За сайн уу манайхаа. За мөн Таиландд ирээд 16 хоног болсон байна. 5 хоногийн дараа Монгол руугаа буцснаа. За буцахаас өмнө дотроо бодож исэн нэг бичлэг хий гэж би боддог гэсэн баггүй. За тэр нь болохоор 7-Eleven-ээс би Таиланд амттангууд авсан байгаа. Тэгээ бүгд хамтдаа идэж үзсгээ. За эхнийх нь болохоор Snack Jack гэдэг нэртэй Green Pea Snack гэж байгаа. За энэ нь болохоор нэг юм ногоон ванд байдаг шүү дээ. Тийм чипс гэх юм уу. За өнөр нь за зүгээр чипс өнөртөж байна. Хэлбэр дурсан юм. Яг вандуу амтгаж байна. Яг нөө дотроо бөөрхөд вандуу ямар байдаг вэ? Яг тийм амттай. Тэгээд баг зэрэг давстай. Тэгээд яг дажгүй заяа. Гэтэ бүр тийм супер гоё бол биш. Тийм болохоор би энд 10-аас 7 хоног гээ. За дараагийн болохоор бас их сонирхолтой. Энэ ага. За энэ болохоор cheese coated popcorn cheese гэдэг beer-ийн хажуугаар өгдүүлэх зүгээр юм уу? Яг юм snack. Өчтөр энэний арай өөр төрөл яг үндсэн төрлөөс нь авч үзсэн. Ийм cheese-тэй төрлийг мэдэж үзье. За ингээ харагдахад бол яг нэг юм юу шиг юм лавшааны гоо юм шиг заяа. Энэ нимка. Үнэхээр өнөр нь ямар гоё. Яг Морацко зарим шиг өнөртөж байна. Заагаас амтгаж байна. Яг гоё юм байна. За би бас яг 10-аас 8 хоног заяа. Энэ яг үндсэн төрөл нь яг юм загсны төрөлтөөр та нар Таиландд ирээд амсч үзээрэй. Үнэхээр гоё юм. Том савлгаануудтай байд юм л. За дараагийнх нь болохоор юм Таиланд цай байгаа. Энэ Таиланд цай штэ өнгө нь юм оранж юм шиг өнгөтэй заяа. Зүгээр юм кофенаас шал өөр. Тийм бор цай манаас өөр нэг турмерик юм шиг. Амт нь их гоё юм байлээ. Яг энэ Таиланд цайны юм өстэй латег уул та үнэхээр гоё заяа. Яг энэ төрлөөс нь яг энэ дэлгүүр зарагдгийг бол би анх удаа ууж үзэж байна. Тэр туршиж үзье. За энэ барын зурагтай. За яг өнөр нь бол яг нөгөө Таиланд цай өнөрч байна. Нэг хятадын нэг юм ундаанууд байдаг шүү дээ. Цайтай milk tea яг тэр шиг амттай юм. За энэ өстө гоё наа. Би бол энд 10-аас 9 хоноогийн маш гоё нэг тийм бас нэг гоё чихэр мэхэр айгуу гоё яг таарсан хэтрийн ялуунч биш ихсээр гоё цай амттай юм. Надад таалагдлаа. Тэгэхээр би 10-аас 9 хоноо. За дараагийнх нь болохоор энэ амар хөөхөө. Энийг би бас охиндоо өгье гэж бодоод би бас туршиж гасан. За энэ 7-Eleven-д зарж ирсэн. За энэ болохоор юм ингрийн зүйлт гэх юм одоо юу гэдэг те Powerpuff гэдэг girls гэдэг шүү дээ. Тэрний хань. За тэгээд энэ дотор ямар өнгөтэй гарч ирэх юм гэдэггүй бас л surprise шиг юм те. Ямар өнгөтэй гарч юм ягаан гарч ирэх юм бол энэ дотор олон өнгөтэй байдаг юм байна. Ингээд. Гэхдээ энэ ногоо нь гарч ирэх юм шиг байна да. Энэ дээр ингээд тэмдэглэсэн байна. Тэгээд surprise биш юм байна. За энийг анхаарал. Яг ногоо нь гарч ирж байна. Энэ дээр угаасаа тэмдэглэсэн байт юм байна өө. Энийг онгоолгоё. Энийг хүүхдтэй ингээд зүйлгэнэ. Гоё. Ногоон хөтөн гарч иртээ. Тэгээд энэ дотроо юу ирдэг юм? За ийм юм ирж байна. Corn snack гэнэ. Chocolate flavor. Ийм шоколад өнөртөж байна. Not fried гэж штэ шарж бодгоогүй. За яг энэний амт нь бол нэг гоё биш юм байна. Гол юм зүйл нь ерөөсөө тоглоомдоо байд юм. Тэгэхээр би энд бол 10-аас 6 оноо өгье. Амттын талаас бол яг тийм таалагдсан. За дараагийнх нь бүр супер энэ бүр сонирхлыг маш их татсан. Ногоон өнгөтэй, ягаан өнгөтэй байсан байхгүй. Гэхдээ би тэрийг аваагүй. Энэ болохоор Trolling-ийн Citrus Splash гэдэг. Би нөө л идэж үзээгүй. Тэг хамтдаа идэж үзье. За энэ дотор нь хоёр шигтэй. Ингээд дарагдчихээн. Энийг нөгөө TikTok дээр харж байсан болохоос биш би ерөөсөө идэж үзээгүй. За ингээ онгойлголоо. Шууд мандрин өмөрч байна. Энэ чинь ялуун биш юм байна. Аим гоё нэг тийм эсгэлэн. Nice. Тэгээ дотроо юутэй юм шүү дээ. Зөөлхөн челэтэй. Гаднах нь болохоор нэг юм ниш өгдүүлээ нэг юм. Marshmallow шиг амттай байна.
Амар их таалагдсан. 10-аас 10 оноо гэ. Гоё. За дараагийнх нь болохоор энэ болохоор donut cake. Яг юм donut шиг юм хэлбэртэй. Тэгээ энэ дотор одоо юу юм бэ? Одоо Thai custard filled гэж аахгүй. За ямар тач туршиж үзье гэлээ. За. Ийм юм байна. Үнэртэж байна. Нэг боорцог шиг үнэртэж байна. Яг тоорсон. За жоохон аргу байна. Айгуу сүү хамтаж байна. Тэгээ нялуу юм байна. Тэгээ амар аргу юм байна. За би энийг бол дахиж авахгүй. Би энд дээ штэ. Тэгээ хүний сонирхол өөр л авта. Гэхдээ миний хувьд бол энд би 10-аас 5 оноо гээ. За дараагийн нь болохоор за Tom Yum brown rice crispy cereal ball. За энэ яг нэг чипс шиг заяа. Дотроо болохоор cashew nut гэж яддаг штэ. Самар байна. Тэгээд энэ tamarind гэдэг. Энийг би ерөөс ойлгоогүй. Энийг би ойлгочоор танаас хэлье. За энэ tamarind гэж нэг юм Таиландын ургамал юм уу? Юу юм сонио хэлбэртэй. За тэгээд chili, lemongrassтэй. За tamarind гэдэг амдаа. Би Таиландд энэ tamarind гэдэг ургамал орсон хүнсний юмыг аюу харлаа. За энэ болохоор зүгээр нэг юу байна уу? Нэг буданы боо байдаг шүү. Яг тэр шиг үнэртэй. Юу н тэр л юм шиг. За идэж үзье. Дасаа юм олон зүйл. Ингээд хам. Сингсэн яг lemongrass син хийгээл limeтэй юм шүү бас. Limeтэй мэн уусаа lime-ний модтой чинь яг тийм яг lime амар хамтгаж чинь. Тэгээ ингээд арааны шүүсний яг энэ нарын хэсгээр ингээд яг хоёртаас гэдэг юм. Сингэнээд яг тэр арын хэсгээр хэлний арын хэсгээр. Энэ яг Таиланд хүмүүс зүгээр юм байна. Халуун ногоотой юм идэх дуртай хүмүүст бол зүгээр санагдаж байна. Тэрээс над чиг хүнд бол энэ 10-аас 7 оноо. За дараагийнх нь энэ нэг сонио. За нөгөө төрөний мэлээ нөгөө тамаринд чинь энэ. За энэ тамаринттай таро гэдэг дэжний юм ургамал яг тэр хоёрыг хольсон юм сонирм бичээх юм нэг диско бичээ мэдгэсэн шүү дээ. Дээр нь ингэдэг дундуураа юм кремтэй энэ гар хийцэл хийсэн юм шиг байна. Веган гинэ. Янз бүрийн хөнгө оруулагч оруулаагүй. Тамарин таавс гэр чи одоо энэ за үнэрлэх үзье. За энэ болохоор зүгээр яг бэлэн гомь шиг үнэрч чинь. Бэлэн гомингийн гомь байдаг шээ. Яг тэр шиг үнэрчтэй. За яг ийм юм байна. Яг сэндвич яг л диско бичэн шиг байна. Гэрэлцсэн жам тэ нэг юм бариан шиг харагдаж байна. Гадна тал нь болохоор юм бананыг ингээ хэрчээ татаацсан юм шиг. Энэ таарог ингээд зүсээд ийм болгоцсон юм байна шүү дээ. Хатаасан жимс шиг. Нэг жимсэр. Юу вэ? Бангкокт үлдэрсэн юм. Энэ л халуун ногоот дээр нэ хажуугаар нь юм чихэр амтагтаад өрмөцөл юм. За энэ би хэдэн оноо өгөх вэ гэхээр штэ 10-аас бас л 7 оноо өгье. Энэ цайгаа уухгүй. Айгүйхан болсон. За хамгийн сүүлийн нь болохоор миний дуртай lava cake байгаа. За lava cake-ийг болохоор би ресторанд хав халуунаар нь идэж үзсэн. Яг доторх ингээд шоколад нь урсж гарч ирээд байдаг шүү дээ. Энийг хөрөгчөнд хадгалсан байсан. Энийг халаах хэрэгтэй юм. Би одоо халаахгүйгээр chocolate lava cake-ийг зарлж үзүүлье. Хамтдаа идэж үзье. Энэ 7-Eleven-д аягүй их байлаа. Ямар хөөрхөн юм. Нара. Ингээд аяхтайгаа юм байна заяа. Ингээд бор аяхтай. Шоколад жоохон унартж байна. Ийм хөөрхөн зүрхийн юм байна. За би халбаг авчих хэрэгтэй юу? Халбаг аваад ирээ за. За доороос халбаг аваад ирлээ. Ингээд. Нэг хатуу шин мэн үү? Хатуу ч юм уу? 13 зурж ам шиг надад мэдэрч төрөд. Бүр цаана шоколад наа мэн. Мен халаах шдөөсөн баха. Халаавал яг зорилттой юм аахтай. Усад гарч ирсэн шүү. Энэ ямар гоё. Бүр цэвэр шоколад амтгч чинь.
Тийм ялуунч биш. Тэгээ энийг би пэйжэнд хийх байсан юм. Тэгвэл бүр гоё байхаас юм байна. Тэгээ яг энэ удаа туршлагууд. Энийг би дахиж идэхгүй гэвэл идэнэ. Би энд 10-аас 9 хоног өглөө. За 10-аас 10 хоног ч. Энийг би доошоо яваад халаачаад ирээ заа. Оо манайхаа би сая пэйжэнд бараг 1-2 минут халаачлаа. Тэгсэн чи нөгөөдөг чинь бүр ингээ урсаж гарч иж нараа. Харж гин үү? Нараа. Oh my god. Ингэж идэх байсан бэ штэ анханасаа. Яа энараа. Би лава гэж халааж идэх байсан бэ. Энэ лава кек гэж л Монгол ахаж гэсэн би юм лава кекэнд аяга дуртай байхгүй. За энд бол би 10-аас 10 оноо. Гайхамшигтай. Би танаас зургийг харуулъя за. Ийм зурагтай шүү за. Танаа Таиландд ирэх юм бол энэс аваарай за. Эсвэл Таиландаас хүн захичвал энэ бас их зүгээр юм байна. Чинданд навид ирэхгүй юу? Муудахгүй заяа. Оо nice. За тэгээд өнөөдрийн бичлэг танарт таалагдсан бол доор комент хэсэг дээр 3 ширхэг зөрхүүлдээгээрэй. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.